Таны зурагт үзэх үйл явцын цаана асар том үйлдвэрлэл явагддаг гэдгийг та мэдэх үү? Дэлхийгээс 36,000 км-ийн алсаас таны өнөөдөр үзэж буй олон ангид кино, хөгжөөнд нэвтрүүлэг, өдөр тутмын мэдээлэл ирдэг гэвэл ямар сонсогдож байна? Телевизүүдийн бүтээсэн нэвтрүүлгийг DDH газрын станцуудаараа дамжуулан Geo Orbit-д байрлах KT-SAT-5A хиймэл дагуул руу илгээдэг. Монгол улс руу чиглэсэн цацрагуудтай тус хиймэл дагуул нь Алтай улсаас эхлээд Хөвсгөлийн тайга, Өмнийн говь, Дорнийн тал гээд Монгол орны өнцөг болон бүрдгүй айл өрхүүд рүү дохиог цацдаг бөгөөд бид LMB дуран бүхий 5 антен болон хүлээн авч төхөөрөмжийн тусламжтайгаар тэрхүү дохиог хүлээн авч телевизийн сувгуудаа үздэг. Тэгвэл энэхүү сансрын технологиор дамжуулан телевизийн нэвтрүүлэг, кино контентыг дамжуулах үйлчилгээг DTH технологи гэж нэрлэдэг байна. Тус технологитой илүү танилццгаая. DTH гэж юу вэ? 2000-ад оны эхээр энэхүү технологи нь хурдцтай хөгжиж, энэтхэг, Европ, Хятад тэргүүтэй орнууд DTH-ийн зах зээлийн гол тоглогчид болсон байна. Тухайн үед аналог дамжуулалтыг халж, дижитал технологи нэвтэрсэн бөгөөд SD-гээс HD форматаар телевизийн үйлчилгээг авдаг болжээ. Монгол оронд ч мөн дэлхийн энэхүү жишгийг дагаж DDH компани 2008 оноос эхлэн Монгол орны хаанаас ч телевизийн сувгуудыг хүлээн авч үзэн мэдээлэлээс хоцрохгүй байх боломжийг хэрэглэгчид бидэнд бүрдүүлж өгсөн билээ. DTH-ийн хамгийн том давуу талуудаас дурдвал дуу дүрсний өндөр чанар, дэд бүтцээс үл шалтгаалan хаанаас ч хүлээн аван үзэх боломж, тогтвортой, найдвартай ажиллагаа гээд олон давуу талуудтай. Монгол орны өнцөг булан бүрээс DDH-ийг үзэн суугаа үнэнч хэрэглэж та бүхэндээ баярлалаа. Оюуныг гэрэлтүүлэн DDH.